Дэлхийн мисийн тэмцээнд хизээ явах вэ? Одоо 5 сарын 7-нд явна. Нэгтгэх улсын Теленгана хотод бол. За яста гоё мэдээ. Хизээ Монголоос шалгарсан байна. Сая 2-7 хоногийн өмнө үндэсний ялагчаа шалгаруулсан. Дэлхийн мис Монгол улсаа төлөөлж штэ. Энэ амжилтанд хүрэхэд хичнээн жил харцуулсан байна. Миний багын мөрөөдөл байсан. Моси одоо хэдвэр курс оюутан? Улс төр судлалын 4-р төвчний оюут. За тэгээ энэ жил бас төгсөх гээд байгаа юм биш тий. Тийм, 6 сар төгснө. Улс төр судлалаар яагаад сургаалсан бэ? 10 жилдээ түлхүү бэлддэг байсан хичээл, нийгмийн ухааны хичээл байсан. Би бас нэмэлтээр хууль эрх зүйтэй хосол сурдаг. Улс төрс болох ч байгаагүй. Гүү би нөгөө эрх мэдлийн тулд биш, одоо гүйцэтгэх албан тушаалч байж болно. Улс төр судлалын мэргэжлийн шинжлэх ухаан. Ер нь Мосиг яагаад сонгосон? Монгол улсын их сургууль чинь миний хувьд хамгийн том сургууль. Хичээлийн сонирхолтой зүйл нь юу вэ? Монголын нийгэм болоод дэлхийн улс төрийн жишээ болгож ярьж өгдөг. Өнөөдөр Монголын улс төр ямар хөө санагч ямар бай? Орчин. Монголын орчин уу? Залуучуудыг улс төр судлалаар сураасаа гэж боддог. Сураасаа гэж боддог. Монголоо төлөөлөө дэлхийн мисд орж байна. Тэгээ улс төр судлалаар сурж байгаа. Дэлхийн бус орны мисүүд бол энэ маш том нийгмийн нөлөөлөгчд болцсон байдаг шүү дээ, тий. Би бас Монголдоо төдийгүй дэлхийд одоо мис хүн гэдэг бол улс орны тулгамдж байгаа асуудлыг одоо эв найрамдалтай талаас нь одоо нийтэд түгэж байгаа одоо элч төлөөлөгч болж өгдөг. Гоо сайхан ертөнцийг аварна гэж одоо зүгээр хэлээгүй юм шиг байна, тий. Тий. Монгол Улсын их сургуулийн улс төр судлалын тэрхэнд бид нэр ирсэн байна. Би бас энд магистраа хамгаалж ирсэн. Тэгээд сургууль дээр ярих гоё байна. За тэгээд дэлхийн мисд нь амжилт хүсье. Маш их баярлалаа. Монгол улсынхаа нэрийг гаргахын тулд бүх зүйлээ шавхуулж дайчилж ажиллаж байгаа.